Бид нар гарын барил ба суудал, хорооны дугаар, гарын хялбаршуулсан дасгал гэсэн сэдвүүдийг үзнэ. За бид нар эхлээд төгөл рүү ард суухдаа сандалныхаа 3 осны 2 дээр суун, нуруу зэхвэн, хөлийг педалийн өмнө зэрэгцүүл шалан дээр улаараа бүтэн гიშгэн. За бага насны хүүхдийн хөлд шалан дээр хүрэхгүй тохиолдолд хөл доор намхан тавиар тавина. За гарын барилын үед ямар байх ёстой вэ гэхээр ямар нэгэн бөөрөн хий зүйл хацгсан мэд хагас бөөрөн хий хэлбэртэй байна. За тэгээд бид нар дарахтаа эрхийн урууг хажуу талаар дарна. Бусад хуруунуудыг яг өндгөөрөө дарж өгнө. За тэгээд дарахтаа мэдээж хэрэг бид нар гар чангарахгүйгээр дарж өгнө. За бугуу хит дэвшлүүлэхгүй, хит доошлуулахгүй яг дунд зэрэг барьж өгнө. За бид нар одоо хурууны дугаар үзэх ёстой. За баруун гарны хурууны дугаарыг үзье. За эрхийн урууны сэгшил дугаарлагдана. 1-р уруу, 2-р уруу, 3-р уруу, 4-р уруу, 5-р уруу. За 100 гар мөн адил эрхийн урууны сэгшил дугаарлагдана. 1-р уруу, 2-р уруу, 3-р уруу, 4-р уруу, 5-р уруу. За одоо бүгдээрээ гарын хялбаршуулсан дасгалыг үзцгээе. За би эхлээд та бүхэнд нэг тоглож үзүүлье. Гарын дасгал. За гарын дасгал маань ямар үүрэгтэй вэ гэхээр бидний гарыг зөвшрүүлж, илүү уян зөөлөн болгож, за дээрэс нь хуруу орондын хөдөлгөөнийг сайжруулдаг байгаа. Тэгэхээр гарын дасгалыг бид нэр олон дахин давтарч тоглох хэрэгтэй. За эхлээд бид нар баруун гарнаас эхлээд үзье. За үзэхдээ бид нар эхлээд 1-р октавын до нотноос эхэлж тоглоно. За тоглолтод хурууны дугаар ямар байх ёстой вэ гэхээр 1-2 дугаар хуруунд бид нар 1 нот алгасаж явна. За бусад хуруунд нот алгасахгүй. За тоглохдоо гараа чангалахгүй нэг нотноос нөгөө нот руу холбоо тоглохыг хичээгээрэй. За до нотоос эхлэе. До нэг нот алгаслаа. Ми, фа, сол, ля, буцлаа, сол, фа, ми. За нэг зүйлийг дахиад анхаараарай. Нэг нотноос нөгөө нот руу холбохдоо дарахтаа заавал холбож тоглоно. За тусд нь хуруунууд авч ингэж тоглохгүй байх нь. За тэгээд мэдээж хэрэг гар бөөрөнхий яг өндгөөрөө тоглоно. Гар бөмбөр байна гэдгийг анхаараарай. За до нотноос явлаа. До нэг нот алгаслаа. Бусад хуруунд нот алгасахгүй. Ре нэг нот алгаслаа. Гар яг бөмбөр хэлбэртэй байна. Хуруунуудыг бүгдийн хагас бөөрөнхий хэлбэртэй өндгөөрөө тоглоорой. Ми нэг нот алгаслаа. Алгаслаа. Алгасан. За энэ мэтчлийн зарчмын дагуу бүгдээрээ 3-р октавын до нот хүртэл явах байгаа шүү. За гараа аль болох чангалахгүйгээр суллаа тоглохыг хичээгээрэй. Алгаслаа. 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 За 3-р октавын до нот дээр ирсэн. 1-р октаваас 3-р октавын до нот хүртэл тоглох нь. За одоо бид нар буцаад 1-р октавын до нот дээр очих хэрэгтэй. За өмнө нь бид нар 1-2 дугаар уруунд алгасаж байсан бол одоо 5-4 дугаар уруунд алгасаад тоглох нь. За буцлаа, алгаслаа. За нэг нотноос нөгөө нот руу холбохдоо холбоо тоглоорой. Гараа айл болох чангалахгүй суллаа тоглохыг хичээгээрэй. Алгаслаа.
Алгаслаа. Алгасан. 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 Гараа суллаа тоглоорой. За ингээд 1-р октавын доод ирээд дуслаа баруунгаар. За одоо 100 гарыг үзцгээе. За 100 гар маань 5 4-р хуруунд алгасаж явна. За бага октавын доо нотноос эхлэх байгаа шүү. За 5-р хуруу алгаслаа. Гараа суллаарай. Алгаслаа. Хуруунууд бүгд өндгөрөө тоглохтойг хараарай. Алгасан. Гар бөмбөр хэлбэртэй байна. Алгаслаа. Алгасан. Алгасан. Алгаслаа. Гараа суллаа тоглохыг хичээгээрэй. За бага октавын доо нотноос эхэлсэн. За 2-р октавын доо нот дээр ирлээ. Одоо буцаад бид нар бага октавын доо нот дээр очихын тулд 1-2 дугаар хуруун дээр алгасаад буцаад явна. Алгаслаа. Алгасан. Алгаслаа. Гараа суллаа тоглохыг хичээгээрэй. Алгаслаа. За бид нар баруун 100 гараараа 1 гараараа маш сайн дасгал сургуульд хийсний дараагаар 2 гараараа зэрэг яваад үзээрэй. За бүгдээ 2 гараараа зэрэг яваад үзье. Баруун гар 1-р октавын доо нотноос 100 гар бага октавын доо нотноос яг ижилхэн нотнууд яваа шүү. За явлаа. Алгаслаа. Алгаслаа. Алгасан. Суллаа давхаг хичээгээрэй. Гар бөмбөр байрлалтай. За одоо буцлаа. Алгаслаа. Баруун гар 1-р октавын доо 100 гар бага октавын доо дээр дуслаа. За та бүхэн эхлээд 1 гараараа маш сайн сул сургуульд хийсний дараагаар 2 гараараа зэрэг яваад үзээрэй. За ингээ 2 дугаар хичээл дуусж байна. Дараагийн хичээлд баяртай.